Улсын их хурлын дарга Зандан шатраа та сумын азрыг боомлохоо болилдоо. Хотын дарга Долгор сүрэнгийн сумын азар метрото болох техник эдийн засгийн үндэслэлийг засгийн газарт танилцуулах бэлтгэл ажил хангагдсан гэж мэдээллээ. 420 тэрбум төгрөгөөр төгжрлийг бууруулж чадахгүй гэдгээ ч хэллээ. Санхүүгийн схемээ зурж мэргэжлийн компаниудтай хэлэлцээрд орж метроны эхний шугамыг 1.5 тэрбум доллараар хийж амжуулна гэж тооцсон юм байна. Эхний шугам шинэ нисэх чиглэлд баригдах гин. Барим 50 ярьж байна. Дараагийнхыгаа 7 будал тийш цэцэглүүлнэ гин. Доошо газар доогуур хийх бүтээн байгуулалтын төлөвлөлтөө хийж байна гэлээ. Хотын дарга маш тодорхой ярьж байна. Санхүүн төсвөөс бус Дорн говьдох хүрэн нүүрсээр өртгөх төлөх юм байна. Улаанбаатар хот Дорн говь аймаг хамтран ашиглаж хүрэн нүүрсний талбайгаас хайгуулгын ордын нөөцийг бий болгоод Эрдэс баялагын зөвлөлөөр батлуулж олон улсын стандартад нийцүүлэн хийн гэж байна. Харганы ноос түүхийн үлгэр гэж харахаар гэвч өөрийн хэлснээр гигдэн цахимаар гараад байгаачлан итгэхгүй байгаа ч хийн гэдэг ийм байдлаар хэвлэлд мэри хэлсэн үг гэд байж байна. Эхний тээвэр эдийн засгийн үндэслэлд 950 сая орчим доллар байсан жаахан нэмэгдээд 1.5 тэрбум долларын санхүүжилттэй болсон гэж ярьжээ. Хотын дарга маань Улаанбаатарын утаа нийтийн тээвэр эрчим хүчний дутагдал, гэр хорооллын дахин төлөвлөлт, замын байгууламжийг цогт байдлаар шийдэх тогтоолын төслийг засгийн газарт илгээчихсэн байгаа гэж тэрээр мөн нотолжээ. Хууль зүйн сайд Нямбаатар мөн нүүрсээр бартардан хил үргээд зогссон төмөр замыг хил давуулах терминалыг шийдэхээр явсан гэх мэдээлэл хэвлэлээр мөн гарч байна. Зам тээврийн сайд нисэх чигийн хилцээрийг маш их хийж байгаа бямцогт хамт явж байгаа тухай мэдээлэгдэхгүй байх шиг нүүрсээр л бүх юмаа бартардан гэж дарга нар маань яриад байна. Болох юм байлгүй дээ. Нүүрснийхээ 40 их найдын хулгайн асуудлаа шийдээгүй байгаа улс шүү дээ. Хотын захирагч Долгор сүрэнгийн сумын азар мөн ярьжээ. Улсын их хурл хууль тогтоомжоор төгжрэл үүсгэж байна гэж хэлжээ. Улаанбаатар хот эрх мэдлээ хэрэгжүүлэх гэхээр яамд бүх эрх мэдлийг тонсон гэж хэллээ. Бүх эрх мэдэлтэй хүмүүс яам тамгын газруу зөвшөөрлийг нь салгаад авчихсан учраас хот хүндрэлтэй байна гэд жишээлэхэд боловсролын яам нийтийн тээврийн жолоочид зөвшөөрөл өгдөг, зам тээврийн яам автомашиныг үзлэг онцлогоо хийдэг гэд хэлжээ. Энэ мэтэр хотын ажлыг салгардуулдаг. Бодлогын юмаа л улсын хурлын шийддэг баймаар байна. Тийм учраас эрх мэдлээ хэрэгжүүлэх ахуйгаа шийдэх орчныг хуулиар нээж өгмөр байна гэж учралжээ. Дүлэрч гисэн өөрсдийн зөв гэд итгэжсэн хүмүүсийн бүрдэл улсын хурлд байгаа гэжээ. Нийгэм нь хөгжих гээд урагшаа явах гэхээр төгжрэл болж байгаа гэж тодорхой хэлсэн байна. Улсын хурлын дарга Зандан шатраа та сумын азрыг боомлохоо болилдоо. Энэ хүн үнэхээр ингэж ажиллая гэж байхад та ингэж хууль эрх зүйн орчноор нь хааж боож болохгүй бидтэй. Хөгжих боломжоо харчгаад зохицуултыг хийгээд өг. Дэмжээд өгөөч гэхээр хуулиараа хаачдаг гэж сумын азар дарга хэлсэн байна. Гомжовын Зандан шатрах дарга номын яармаг сурталчлаад тогмодын дорж хандаас эхлээд уншсан мэдснийг нь гайхаад бишрэн сүслээд байдаг шүү дээ. Уншиж болох, мэдэж болох бүгдийг мэддэг хүн гэж спикер Зандан шатрыг магтах хүн олон байдаг бидтэй. Сумын азрын олж харчгаад дэмжээд өг гээд байгаа хөгжлийн асуудлыг Зандан шатар мэдгтэйгээ шийдэж өгөхтэйгөө байх мэдлэг боловсролтой хүн гэдгийг улсын их хурлынхан бүгдээрээ мэдмээр. Ард түмний ой санамж, амасуун амлалт нэхэн, амлалт цэгмэн.